За сайн байцгаана уу хүмүүдээ. Та бүхэндээ шулууны тэгштгэл бичих талаар зөвлөгөө өгье. За шулууны тэгштгэл хэрхэн бичих талаар зөвлөмж хүргье. За бид нар түрүүчийн функц гэсэн хичээлдээ даалгавар өгч хамгийн сүүлийн даалгаврыг гүйцэтгсэн. За энэ даалгавраа эргээд нэг саная. За энд оролт өгдөгөө тэгээд 5 дээр нэмдэх үйлдэл, за 3-ыг хасах үйлдэл гэсэн функцийн оролт нь 2, 4, 5, 6, 7, 9, 12 гэсэн тоонуудыг оруулж, за дараах хүснэгт харгалзааны диаграммыг загварын дагуу гүйцэтгэрэй гэсэн энэ даалгаврыг бид нар түрүү хичээлдээр гүйцэтгсэн. За энийг нэг эргэж нэг харъя. За энд оролт нь бол энэ өгөгдсөн тоонууд бол бидний оролт юм. За тэгээд 5-ыг нэмээд тэгээд 3-ыг хасаад гаралт байна. За ийм одоо бид нар хүснэгтийг нөхсөн. За дараагаар нь утгын хүснэгт гэж бид нар нэрлсэн. За дараагаараа энийг бид нар харгалзаа байдлаар байгуулах юм бол оролтоо энд тэмдэглэсэн. За гаралтаа энд тэмдэглээд, за энд харгалзуулж бичсэн. За энийг бид нар функц гэж нэрлэнэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл функцийн бид нар оролтыг нь x, за гаралтыг нь бид нар y гэж тэмдэглэх юм бол функц маань y тэнцүү f от x гэсэн хэлбэртэй бичигдэх юм байна гэж үзсэн. За тэгвэл энэ дээрээс за бид нар функцийг ашиглах юм бол энд нөгөө бидний олох гээд байсан оролт маань бол 2-тэй тэнцүү байна. Бага үед 4-тэй тэнцүү үед 5-тай тэнцүү үед гэдэг ингээ функцийн хэлбэрээр бичиж болно гэсэн. За энэ харгалзаанаас харж яхад 2 нь 4-т, 4 нь 6 тэгээд энэ бүх одоо оролт гаралтыг харонд нь хамаарахад энэ оролтын утхан дээр 2-ыг нэмэхдээ одоо энэ гаралт гараад байна гэсэн ийм ерөнхий хэлбэр рүү шилжиж болно. За үүнийг бол бид нар за энэ функцийн графикийг байгуулахад одоо бодлого маань шилжиж гэнэ гэж одоо ярьдаг. За тэгвэл бид нар x гэсэн оролт түүндээ 2-ыг нэмэхэд одоо гаралт гарч байна гэсэн юм санаа. За багш нь тэгшин цэц координатын автгай байгуулсан. За энэ дээр хасах 2-ыг байгуулъя. За хасах 2 гэсэн утгыг авахтаа ганц зэрэг хасах 2 дээр 2-ыг нэмээд тэг болно. Хасах 1 дээр 2-ыг нэмээд 1, тэг дээр 2-ыг нэмээд 2, 1 дээр 2-ыг нэмээд 3, 2 дээр 2-ыг нэмээд 4, за 3 дээр 2-ыг нэмээд 5 гэх мэтчлэн утгын хүснэгтийг байгуулж болно. За энийг ашиглаад хэдүүлээ одоо тэгшин цэц координатын систем дээр одоо графикийг нь байгуулж үзье. Хасах 2 үед тэг, хасах 2 үед тэг, за хасах 1 үед 1, за тэг үед 2, за 1 үед 3. За энэ цэгүүдээ одоо хооронд нь холбочихно бид нар. За энэ цэгүүдээ хооронд нь холбоё. За энэ бол саяын бидний одоо нөгөө энэ оролт гаралт функцийн ашигласан энэ функцийн график y тэнцүү x дээр нэмдэг нь 2 гэсэн функцийн график буюу өгдлөө гэж ингэж ярина. За энэ утгын хүснэгт. Тэгвэл функцийн графикийг байгуулахын тулд бид нар оролт гаралтаа ашиглаад утгын хүснэгт байгуулад тэгшин цэц координатын системтэй цэгүүдээ олоод байгуулж болох нэ. За энийг утгын хүснэгт ашиглан график байгуулж байна. Өөрөөр хэлбэл цэгүүдээ холбоод хамаарлын графикаа бичлээ гэж бид нар одоо ярьдаг байна. За дэвтэртээ дагаад бичээд аваарай. Өөрөөр хэлбэл y тэнцүү x дээр нэмдэг нь 2 гэсэн шулууны тэгшин цэц координатын систем дүрслээрээ гэсэн одоо утга санаа нэг юм. За тэгээ y тэнцүү x дээр нэмдэг нь 2 гэх бодолтоо хийхдээ y тэнцүү за хасах 2-ыг дээр нэмдэг нь 2 тэнцүү тэг
гэх мэтчлэн ингээд бодолтой гаргаж ирж байна гэсэн үг. За энд бол x тэнцүү хасах 2 үед. За x тэнцүү 2 үед гээд ингээд бодно. За 2 үед гэхээр y тэнцүү 2 дээр нэмдэг нь 2 тэнцүү 4 гэх мэтчлэн утгыг олж байна гэсэн үг. За дараагийн жишээн дээр хэдүүлээ. За зурагт одоо графиканд дүрслэгдчихсэн. Энэ тохиолдолд шулууны тэгшдэглийг бид нар бичнэ. За шулуун дээр эхлээд цэгүүд тэмдэглэчихнэ. За жишээлх юм бол энд одоо хасах 8 байна. За энд хасах 4 гэсэн цэгийг сонгож, за 2 гэсэн оролт авлаа. 6 гэсэн оролт авчлаа. За мөн тэг гэсэн оролтоо багш нь бас давхар авч болох юм. За тэгвэл одоо харахаар хасах 8 үед хасах 4 байна. Хасах 4 үед хасах 2 байна. За тэг үед тэг байлаа. 2 үед 1, 6 үед 3 гэсэн ийм утгын үснэгтийг нөхөж болно. За y-ийн утга x-ийн утгаас одоо энд харах цэгүүдийн одоо координатаар нь биччих юм бол хасах 8, хасах 4, хасах 4, хасах 2, 2 үед 1. За дээд цэг бол 6 үед 3 гэж одоо бичиж болно. За y-ийн утга x-ийн утгаас болвол энэ харж яхад хасах 4-ийг 2 тугаага хасах 4, 4 хасах 4-ийг 2 тугаага хасах 4, 2-ыг 2 тугаагаад 1, 6-ыг 2 тугаагаад 3 гэсэн ийм зүй тогтол харагджээ. Өөрөөр хэлбэл y-ийн утга нь за энд бичиж y-ийн утга нь y-ийн утга за x-ийн утгаас 2 дахин бага байна гэсэн зүй тогтлыг бид нэр олж харлаа. За ийм зүй тогтлыг олоод харчлаа. За тэгвэл одоо бид нар гаралтаа хийн. Өөрөөр хэлбэл гаралт нь y тэнцүү x-ийн утгыг 2 тугаасантай ямар байна вэ? Тэнцүү гэж бичиж болно. За эндээс юу гэсэн үг вэ гэхээр x-ийг үржидэг нь 2-ны 1. За үржүүрийн байрыг солиход үржигдэхүүний байрыг солиход үржүүр өөрчлөгдөхгүй гэсэн дөрмээрээ 2-ны 1 x гэж бичиж болох нэ. За тэгвэл энэ шулууны тэгшдэл маань y тэнцүү 2-ны 1 x гэсэн шулууны тэгшдэл болж байна. За бичээ даваараа өгдөө. За дараагийн бодлого нь y тэнцүү 3x тэгшдэглээр өгөгдсөн шулуун дээр a нь 1 3, b нь 3 6, c нь хасах 2 6 гэсэн цэгүүд орших уу гэсэн ийм бодлого байна. За бид нар цэгийн нэгдүгürt нь болохоор цэгийн шууд тэмдэглээд харж болно. За цэгийн тэмдэглэж болно. За цэгийн тэмдэглээд харж болно. За хоёрдугаарт нь яаж харж болох вэ гэдгийг багш нас танилцуулж болно. За цэгийн тэмдэглэхийн тулд бид нар бол оролтоо харна. 1 үед хэдүү. За 3. За эхлээд y тэнцүү 3x-ийн графикийг байгуулъя. X-ийн оронд тэгийг авъя. Тэгийг 3-аар үржүүлээ тэг. 1-ийг 3-аар үржүүлээд 3. Хасах 1 гэсэн утгыг авахад хасах 1 үед хасах 3. За хавтгай дээр 2 цэгийг дайруулад шулуун байгуулж болдог учраас за 3 цэг бол бидний хувьд хангалттай гэсэн үг. За энэ бол y тэнцүү 3x-ийн график болж байна. Y тэнцүү 3x-ийн
график болж байна. За нэгдүгээрт нь цэгийн тэмдэглэлийг бид нар харж байна. А цэг бол 1 3. За А цэг энд байрлаж байна. Б цэг нь 3 үед 6. За 3 үед 6 Б цэг. За дараа нь С цэг хасах 2 үед хасах 6 С цэг. За эндээс харахад бол ингээд А С цэгүүд энэ шулуун дээр харьяалагдж байгааг шууд харж болно. За хоёрдугаарт нь 6 зурлаггүй цэгүүд нь одоо энд шулуун дээр байгаа эсхийг харж болно. За тэгвэл энэ ихний тохиолдолд А цэгийн координат нь 1 3 гэж өгөгдсөн байна. Энэ маань X тэнцүү 1 үед Y тэнцүү 3 гэсэн юм гаралттай гэсэн. Тэгвэл одоо бид нар энийг орлуулъя шулуун одоо Y тэнцүү 3X-тэй орлуулна. Y тэнцүү 3X гэсэн. Энд гიშтгэлдээ орлуулж бодно. 3 тэнцүү 3-ыг үржигдэх нь 1 буюу 3. За энэ бол үнэн хэллэг. За үнэн хэллэг гэчи. За дараа нь Б нь за Б цэгээ орлуулчих. За Б цэгийн координат нь 3 6. За тэгэхээр X нь 3-тай, Y нь 6-тай тэнцүү гэсэн. Тэгвэл 6 тэнцүү 3-ыг үржигдэх нь 1. За 6 3 2 бол ялгаатай тоонууд өгөөд энэ бол худал хэллэг үүсэж байна. Худал хэллэг үүсэж байна. За С цэгийн тухайд хасах 2 хасах 6. Тэгвэл хасах 6 тэнцүү 3-ыг үржигдэх нь хасах 2. За хасах 6 тэнцүү хасах 6 гэсэн үнэн хэллэг яаж гэнэ үүсэж байна. За тэгэхээр бидний одоо юу гэж хэлж болох вэ гэхээр А цэг нь за бидний энэ жижиг А шулуунд харьяалагдана. За Б цэг нь бидний авч утсан А шулуунд харьяалагдахгүй. За С цэг нь мөн А шулуунд харьяалагдана гэж бас ингэж ийм хэлбэрээр яах вэ? Бичиж болно гэж үзэж байна. За ингээ багшин дараах даалгаврыг та бүхэндээ хүргэж байна. За нэгдүгээрт нь энэ цэгүүдийг, хоёрдугаарт нь энэ, гуравдугаарт нь энэ цэгүүдийг, дөрөвдүгээрт нь энэ цэгүүдийг хавтгай дээр байрлуулаарай. За хоёрдугаар даалгавар нь Y тэнцүү X гэсэн шулуун өгөгдсөн тохиолдолд за ийм шулуун өгөгдсөн тохиолдолд тодорхой цэгүүдийг авч одоо бас байрлалыг нь тогтоогоорой. Y тэнцүү X, Y тэнцүү хасах X гэсэн шулууны графикийг яах нь байгуулна. За энэ даалгавраа сайн бичиж аваарай хүүхдүүдээ. За дараагаар нь Y тэнцүү X, за Y тэнцүү хасах X. За 5 дугаарт нь Y тэнцүү X, Y тэнцүү хасах X. За Y тэнцүү 2X, Y тэнцүү хасах 2X гэсэн функцүүдийн графикийг байгуулаарай.
За энэ даалгаврыг багш нь өгч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.